63-ийн 2 дээр энэ нөгөө дансанд ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгнөөс үл маргах журмаар гаргуулах татврын өрийн хэмжээ тухайн орлогын 80% сэтэрэхгүй байна гэж. Энэ дээр та хэд хийсэн судалгаа байгаа юу? Ер нь бол энэ одоо татврын өрөөс болж хаагдсан аж ахуй нэгжүүдийн хувьд бол энэ гарч байгаа бүлгэнүүд нь ялангуяа аж ахуй нэгжүүдийн хувьд бол бизнес тасралтгүй явуулахын тулд энэ цалинтай холбоотой зардлууд тасрах одоо үйл ажиллагаа тасралтгүй явуулахын тулд гардаг. Тэгэхээр энэ 20% гэхээр энэ яг бодит байдал дээр ямар шүү одоо дүнтэй ийм зардлууд гардгийг гэж бодож байна. 20% гэхээр хэл бага л сонсогдоод байна л да. Энэ дээр тийм хийсэн судалгаа байгаа юу? Яагаад 20% гэдэг тоо тавьсан бэ? Сангийн сайд хариулъя. Юу нөө энэ үтсэн юм. Ашуулга өгдөр. Ашуулга энэ наадах энэ шинээр өсөж. Чөтө ямар даа байх юм. Энэ цог хариулж. Хэн хариулах вэ? 3. За, 3 номерын микрофоныг нээ. Татрын эрхээ газар цогт наран. За гишүүний асуултанд хариулъя. Татрын үр хураах албадлагын арга хэмжээг бол татрын ерхий хуулиар зохицуулсан. За өмнөх хуулийн зохицуултаар бол татвар төлөгчдөд удаадаар мэдээлэл хүргүүлээд нийтлэг ажиллагаа хэрэгжүүлээд төлөгдөөхүй тохиолдолд татврын үрийг барагдуулах зорилгоор арилжааны банк дахь дансыг битүүмжлэх ийм хуулийн зохицуулттай. За өмнөх татврын реформын хүрээнд хийгдсэн бас нэг онцлог 20 оны хуулийн онцлог бол татврын давуу эрхийн зарчмыг ингэж хуульчилж өгсөн байсан. За одоогийн өргөн барьж байгаа хуулиар бол данс битүүмжлэх ажиллагааг ирээдүйд орж ирэх орлогын нь 20%-ийг нь бол татвар төлөгчдөө үлдээе гэдэг ийм байдлаар хуулийн төслийг оруулж ирж байгаа. За яг орж ирж байгаа орлогоос тодорхой хэмжээний үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах зорилгоор бол энэ хувь хэмжээг бол тогтоож оруулж өгсөн. За яг ажилчдын цалинтай холбоотой, за үйл ажиллагаа хэвээ явуулахтай холбоотой хувь хэмжээнүүд бол судалгаагаар бол нэг 50 гаруй хувь нь 50-аас үйл ажиллагааныхаа чиглэлээс хамаарат ялгаатай байд юм байлээ. Тэгээ олон улсад бол энэ татврын дансыг битүүмжлээд татвар төлөгчдөө үлдээх энэ хувь хэмжээ бол нэг 10-аас 50% дотор ингээ хэлбэлцсэн байхаар хуулийн зохицуултыг хуулиуд ингэж үйлчлэлтэй байлээ олон улсад. Их төвшин гişүү тодруулъя. Тэр 20% дээр болохоор эдийн засгийн хувьд бол нэлээд харьцангуй тогтцсон, жигдэрсэн ашигт ажиллагааны төвшин гэсэн нэлээд боломжийн төвшөнд үйл ажиллагаа явуулдаг улсууд ялангуяа Австрали зэрэг орнуудад бас иймэрхүү хувь эргэлдэг. Тэгэхээр яг манай хувьд болохоор мэдээж татвар төлөх ёстой. Тэгэхдээ үйл ажиллагааг нь явуулж гаад татвар авбал илүү одоо бодтой. Тэгэхээр данс нь хаагдснаасаа болоод үйл ажиллагаанд зогсох ийм эрсдлүүд байдаг. Харин одоо яг энэ заалтаар бас энэ бага хэмжээрсэн боломжийг нээж чана өөрөө бас одоо тэр нөхцөл байдлуудаас дүгнж үзээд ийм шийдвэр гаргаж байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ бас хоёрын хооронд 20% гэхээр сая таны шинээс салбаруудаас хамаарат 50 хүртэл хувь гэж байна. Тэгэхээр энэ нь бас хоёрын хооронд бага болоод тэгээд үйл ажиллагааг явуулж тэр татвар харамжийнхаа орлого нэмэгдүүлэх гэхээс илүү бас ялгаагүй. За 3 номер. Татрын эрхээ газар цогт наран. За энэ татврын үр хураах зорилгоор данс битүүмжлэх ажиллагааны талаар ярьж байгаа. За тухайн татврын ногдлоо бол хууль заасан хугацаанд тухайн татвар төлөгч маань төлөх юм хуулийн зохицуулттай. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг нь тухайн төрлийн татврын төрлөөс хамаарат ашигт малтмалын нөөц ашигчны төлбөрийг бол улирлаар тайлагнана. Дараа сарын 20-ныхоо дотор тайлангаа гаргана. За мөн тэр хугацаанд ингээд төлөх хугацааг нь бас тодорхой төрлөг бүрээр ингээд ялгаатай хуульчлаад өгцөө. За хуулийнхаа хугацаанд хуульд заасан хугацаанд тухайн тайлангаар үүсэж байгаа ногдлоо төлж чадаагүй тохиолдолд бол татврын үр гэж үзэж байгаа.
үр өсснээс хойш бол тодорхой хугацаа өнгөрөөд ингээд албадлагын шат дараалсан арга хэмжээнүүд авагдаад байгаамаа. Тэгэхээр энэ албадлага гарч байгаа хувь хэмжээгээ 20 гэж байгаа хувь хэмжээгээ 50% болгоод нэмэгдүүлэх юм бол татврын За нэмээд хариулж. Гүцээгээд. мэдээж татвар төлөгчдийн нөгөө хууль дагам мөрдөлтөнд бол нөлөөлнө. Хугацаанд татвараа төлдөг, тайлагнах төлөх хугацаанд татвараа төлөөд явдаг татвар төлөгчдөд мэдээж сөрөг үр дагавартай татврын хууль тогтоомж мөрдөлтийн түвшинд бол мэдээж нөлөөлнө. Сайн дураараа хууль дагам мөрдөлтийн түвшинд нь бол бас тодорхой хэмжээгээр нөлөөлнө. За мөн татврын үрийн хэмжээ маань хуримтлагдах тийм эрсдэл бүхий нөхцөл байдал үүсгэх юм аа. Тэгэхээр нэгэнт л хуульд заасан хугацаагаа хэтрүүлээд хуримтлагдсан үр төлбөр албадлагын арга хэмжээ ярьж байгаа хэмжээн дээр бол энэ 20%-ийг бас энэ дүнгээс илүү олон улсын жижигт байгаа олон улсын практикт байгаа энэ дүнгээс илүү хэмжээгээр өсгөх нь өөрөө татвар хураах ажил дээр бол тодорхой хэмжээнд эрсдлүүдийг бол үүсгэнэ гэдэг юм. За гişүүд